Сүүлийн 4 сарын хугацаанд Монгол улсад цахим залилангийн шинжтэй 619 гэмт хэрэг бүртгэгдэж, нийт 10.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэвэл та итгэх үү? Эдгээр гэмт хэргийн дийлэнх нь телеграмаар дамжин үйлдэгдсэнийг цагдаагийн байгууллагаас тогтоогод байна. Тухайлбал гэмт хэрэгтнүүд хохирогчдыг групп чатад оруулан анхаарал татсан өндөр дүн амлсан тодорхой даалгавар өгч улмаар их хэмжээний мөнгө залдаг. Тэгвэл энэ төрлийн хууль бус групп чатад орохоос сэргийлж дараах алхмуудыг дагаарай. Юуны өмнө та Telegram ашигладаг бол аппликейшны баруун доод болонд байрлах Settings руу орж Privacy and Security хэсэг рүү хандаарай. Дараа нь Invites буюу группт орох тохиргоог My Contacts болгон өөрчлөөрэй. Ингэснээр та хууль бус групп чатад орохгүй байж хувийн мэдээлэлээ хамгаалах боломжтой. Магадгүй та аль хэдийн танихгүй хүмүүстэй хамт үл мэдэх групп чатад орсон бол дараах дэлгэцэнд үзүүлсэнчлэн Leave товч дарж группээс гараарай. Эцэст нь та Telegram аппликейшнээр хин нэгнээс с сэжигтэй чат, спам хүлээн авбал тухайн хэрэглэгчийг блок хийж өөрийн хувийн мэдээлэлээ алдахаас сэргийлээрэй. Цахим залилангаас сэргийлцгээе.